Орой мэндийг хүргэх үзэгчтэй бизнес мэдээлэл хөтөлбөрийн мэгмар гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа нь болно. Улс медиа групп телевизийн хяналтыг хийлээ. Загвар татваргийн вакцины нөхөн дархлаажуул энэ сарын 11-нд дуустал явагдана. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 277 зөрчилд 11 сая орчим төгрөгийн торгуул ногдуулжээ. Гавдрын эмчнэр зайлшгүй хагалгыг шаардлагатай өвчнүүдэд үн төлбөргүй хагалгаа хийнэ. Золбин хостгол ажлыг 11-р сарын 1-ээс эхэлнэ. Манай аймаг ургацынхаа 35%-ийг алджээ. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа нь болно. Мэдээлж байна. Улс медиа групп 10 дугаар сарын 5-ны өдөр улс телевизийн нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон иргэд өргөнөөр оролцсон байна. Улс аймгийн та бүхний сайн мэдэх MBC телевиз бол миний ажил амьдралын гараагаа бас оюутны ширээнээс салаад шууд сэтгүүлчийн ширээн дээр өөрөө очиж байсан. Сэтгүүл зүйн салбарыг асар олон зүйлийг заасан MBC телевизийн хамт би бас баярлаж явдгийг. Тэгээ MBC телевизийн төлөөллийг бас өрж байна. За мөн манай улс аймгийн анхны телевиз болон анхны эфир, анхны мэдээллийн хөтөлбөрүүдийг та бүхэндээ хүргэж байсан Сама телевизийн хамт олоныг бас тацнаа өрн зарж байна. Сайн сайхан зүйлсийн төлөө хамтдаа хөгжиж ураатаагаар үйл ажиллагаа эхлэж байгаа Увс аймгийн Отхон Увс телевиз үе таалга нийлээ. 9-р сарын 22-наас Улаан суманд анхны туршилтын эфирээ цацж эхэлсэн бөгөөд шинэ өнгө төрхтэйгээр энхүү хэвлэл мэдээллийн салбарт өнгө чимэг болон гарч ирлээ. Хамтдаа хөгжиж ураатаа Увс телевиз, Увс FM утгагүй байгуулагдах хэвлэлийн үйлдвэр нийлээд Увс аймгийн хэвлэл мэдээллийн салбарын Отхон медиа групп болж байгаа юм а. За манайх бол ганцхан Увс телевиз ш Увс аймагт бид нар Увс медиа группыг байгуулсан байгаа. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд бид сая 2015 оны 9 сарын 22-нд Увс телевизийн анхны эфирийг Увс аймгийн Улаан сумда цацлаа. За манай дараагийн төсөл маань 19 суманда бас цацх үйл ажиллагаа байгаа. Мөн 11 сарын 1-нд Увс FM үйл ажиллагаа явагдана. За мөн Увс хэвлэх үйлдвэрийг бид нар бас ашиглалтанд орохоор зорж байна. Тэгэхээр энэхүү Увс медиа группийн үйл ажиллагааг явуулахад Увсын нийт ард иргэдтэйгээ хамтран ажиллах болно. Энэ бол ганцхан профессорын телевиз ш. Энэ бол нийт увсчуудын маань телевиз юм а. Мөн манай телевиз маань орон даяар тоон систем шилжиж хамгийн анх эфирээ цацж байгаа улс орон даяар би анхдагч болж чадсандаа бас их баяртай байна. Тэгэхээр манай телевизийн өдөр бүхний сайхан нэвтрүүлгүүтээ та бүхэн хамт байгаараа бид та бүхнийг үүд явахгүй танд юу хэрэгтэй вэ? Таны сэтгэлийг ямар асуудал зовж байна? Танд ямар баяр хөөртэй асуудал байна? Тэр бүхэн манай телевизийн хамт олон уран бүтээлчд маань хамтдаа байх болно. Тэгээд Увсын нийт ард иргэд хүн бүхэн аз жаргалтай баяр хөөртэй амьдрах болтугай. Монгол хүн бүр өнөөдөр баяр хөөртэй байх болтугай. Ер нь альва газар өрсөлдөөн байна гэдэг бол чанар сайжрах нэг гол хөшүүрэг байдаг тийм ээ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн зах зээл дээр манай аймгийн хувьд 3 дахь отхон телевиз болон мэдлж байгаа. Увс телевиз өнөөдөр нээлттэй ажиллагаа хийж байна. Ер нь сайн сайхан зүйлийг уриалж сайн сайханд дагуулan хамтдаа хөгжих гэсэн уриатаагаар манай телевиз үйл ажиллагаа эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ ч гэсэн бас энэ брэнд ороо явагдаж байгаа. Ийм арга хэмжээ болж байгаа, манай нээлттэй арга хэмжээ болж байгаа. Нэвтрүүлгийн бодлого чиглэл бас. Нэвтрүүлгийн бодлого чиглэл бол ерөнхийдөө манайх орон сайхны уран сайхны редакц, нийгмийн эдийн засгийн редакц гэсэн хоёр редакцтай явж байгаа. Уран сайхны нэвтрүүлгийн бодлогын хувьд гэх юм бол ямар нэгэн байдлаар муу муухай зүйлийг огт гаргахгүй, огт муу муухай зүйлийг сурталчлахгүй, дандаа сайн сайхныг аливаа зүйлийн гэгээтэй талыг, гэгээтэй өнцгийг нь олж харуулнаа, илрүүлж нээж харуулнаа гэсэн тийм бодлогыг баримтлана гэж бодож байгаа. Манай аймаг телевизийн салбар үүсгэн байгуулагдаад 10 жил болж байна. Хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа телевизийн салбар хөгжснөөр иргэд хин нэгэн дуу хоолойгоо хүргэхгүйрэн болж чадж байна гэдгийг энэ үеэр аймгийн удирдлагууд онцолж байсан юм а. За ер нь хэвлэл мэдээллийн байгууллагыг бид нэр монголчууд дөрөв дэх засаглал гэж ярьдаг. За ер нь засаглалын ил тод байдал нээлттэй шудрах байдлыг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага үнэхээр чухал ач холбогдолтойг хүн бүхэн мэднэ. За Увс аймагт орон нутгийн MBC, Самагийн хоёр телевиз үйл ажиллагаагаа олон жил явуулж байна. Энэ хоёр телевиз ч гэсэн бас тухайн орон нутагт болж байгаа үйл явдлыг цаг хугацаа алдахгүйгээр ард иргэд шуурхаа хүргэдэг. Мөн ард түмнийхээ сэтгэл сандааг өөрийнхөө өвөрмөц нэвтрүүлгүүдээр дамжуулаад судалж бас төр захиргааны байгууллага бас бизнесийн байгууллагын зүгээр хүргэж бас тэдний гүүр болж ажилладаг ийм сайхан уламжлалтай. За Увс телевиз гэсэн бас энэ хоёр телевизийн нэгэн адил бас ард иргэдтэй төр захиргааны байгууллага, бизнесийн байгууллагууд болон ард иргэдийн дунд явж байгаа альва үйл ажиллагааг шуурхаа сурвалжилж тэдэнд шуурхаа хүргэж тэдний дуу хоолойг бас эргээд
бидэнд болон бусад хүмүүст холбогдох хүмүүст хүргэж ажиллахад бас үнэтэй хувь нэмэр олгоно гэдэгт итгэл өрн байна. Энэ зах зээлийн нийгмийн үед бас өрсөлдөөний одоо систем болоод одоо хамгийн их зөв шударга систем байдаг. Тэгэхээр зэрэг энэ төрийн одоо үйл ажиллагааг ард иргэдэд хүргэх үндсэн гол гүүр болсон энэ одоо ард иргэд төр хоёрыг холбож байдаг хэвлэл мэдээллийн шинэ байгууллага, шинэ телевиз нэгж жагаад бид бас их баяртай дэмжиж хүлээн авч байгаа. Тэгээд цаашдаа одоо энэ орон нутагт маань 3-3 ийм сайхан хүчирхэг телевиз байгуулагдж байгаа нь бол манай ард иргэдийн одоо мэдээлэл хүлээж авах, цаг үеийн холбоотой мэдээллээр бүрэн гүйцэд хангагдах энэ бүх үйл ажиллагаа бол улам их шударга өрсөлдөөнтэй сайхан болох байхаа гэсэн юм сэтгэлтэй байна. Увс аймгийн телевизийн салбарт цоо шинэнг төрхтэйгээр шинээр төрж буй Увс телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье. Мэдээллийн 90 зууны өрсөлдөөн ихтэй телевизийн салбарт өөр нэгэн өнгө төрөх болон ажлан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Монгол улсын даяар тоон систем шийдсэн телевизийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн баярын өдөр учраас хамт олондоо баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэж байгаа бүгдийг авцгаана уу. Увс аймгийн эрүүл мэндийн газраас энэ сарын 11 дуустал сагуу татрангийн вакцины нөхөн дархлаажуулалтыг явуулж байна. Монгол Улсын засгийн газрын 1993 оны 149 дугаар тоо тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжид 10 хоногийг энэ сарын 1-ээс 10-ны өдрүүдэд туссан хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү дархлаажуулалт нь 7-15 насны амрагт бөгөө сургууль дээрээ хийх боломжтой байна. Сургууль дээрээ хийх боломжгүй хийлгэж амжаагүй хоцорсон хүүхдүүд харин өрхийн эмнэлэгт хандан хийлгэх боломжтой юм. Жил бүрийн 10 сарын 1-ээс 10 сарын 10-ны хооронд явагддаг дархлаажуулалтын 10 хоногийн аян манай аймагт явагдаад эхэлсэн байгаа. Тэгээд энэ аяны хүрээнд эхний ажил нь болохоор 7 настай, 15 настай сургуулийн насны хүүхдүүдийг сахуу татран буюу 2 вакцинаар дархлаажуулах явдал байгаа. Тэгээд аймгийн хэмжээнд нийт сум аймгийн хэмжээнд нийт 7 настай 1680 хүүхэд, 15 настай 1570 хүүхэд гэсэн юм судалгаа гарсан байгаа. Аймгийн хэмжээнд нь болохоор сургуулиуд дээр явуулын цэг очиж ажиллаад 7 настай 15 настай хүүхдүүдийг нь вакцинжуулж байгаа. Сумын хэмжээнд нь болохоор сумынхаа сургууль дээр очиж сахуу татрангийн вакцин хийлгэснээр хамгийн эхний наад зах нь татар өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тэгээд сүүлийн жилүүдэд болохоор энэ өвчнөр нь ерөнхийдөө бол өвчлөд өрөөсөө нэг гараагүй байгаа. Тэгээд 7 нас 15 нас хүртлэх хүүхэд нөгөө товдлын дагуу бүх тунгаа авчдаг учраас тэгээд 7-15 наснасаа сахуу татрангаа хийлгээ авчгаар энэ хүнд нөгөө дархлаажуулалт ерөнхийдөө насан туршид нь тогтно. Тэгэхээр яг вакцин хийлгэсэн хүүхдүүдээс юун дээр анхаарах шаардлагатай вэ? Сахуу татар нь бол дархлаажуулалтын дараах урвал хүндрэл ерөнхийдөө бол өгдөг. Тийм болохоор хүүхдүүд маань даарахгүй байх хэвээр нэгдүгээр даарахгүй тэгээ вакцин хийсэн газараа маажихгүй, ус хүргэхгүй эхний 3 хоногт бол усанд орж ирээсээ болохгүй. Тэгээд үсэрч харайх ямар нэгэн тийм гадны бие нөлөөнд л автах гэсэн. Хүүхэд ихээс төрөхдөө дархалтай төрдөгч тодорхой хугацааны дараа буурч 1 нас хүрэхэд алга болдог байна. Дархлаажуулалт халдвар төвчнөөс сэргийлэх тархалтыг хязгаарлах ач холбогдолтой юм. Тиймээс хүүхдүүдийг дархлаажуулалтанд идэвхтэй амрагдахыг эрүүл мэндийн газраас уриаллаа. Мөн товлолтын дархлаажуулалтнаас оцорсон хүүхдүүд харин өрхийн эмнэлэгт очиж нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой гэж хэлж ирсэн юм. Дараагийн мэдээ хүргэж байна. 9 дугаар сарын ихэр хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний тухай шинэ хууль Увс аймагт хэрхэн мөрдөгдөж байгаа талаар замын цагдын газраас тодорхойлсон юм а. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 277 удаагийн зам тээврийн зөрчил бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээс сар гаруй хугацаа өнгөрч байна. Шинэ хууль хэтэрхий хатуу чанга хийгдэж байгаа боловч зам тээврийн осол лаваар их гардаг манай улсад зайлшгүй хэрэгтэй хууль болсон гэж ихэнх хүмүүс үзэж байгаа юм а. Өмнө нь жолооч нар хамгаалтын бүсээ зүүдэггүй игнээ байраа буруу эзэлдэг гэсэн зөрчлүүд гаргадаг байсан бол хууль хэрэгжиж эхлснээр энэ байдал харьцангуй багассан гэдгийг замын цагдын тасгаас хэлж байгаа юм а. Харин согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодох явдал таслан зогсогдохгүй. Шинэ хууль хэрэгжиж эхлснээс хойш 24 жолооч хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 2 нугалсандаа тэнцэх хэмжээнд
хөдөлгөөний торгуулиар торгуулж эрхээ асуусан байна. Өнгөрсөн сарын байдлаар согтууруулгандаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсноос үүдэн зам тээврийн 5 нослол бүртгэгдсэн бөгөөд 2 хүн алтнаа алдсан байна. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс өнөөдрийн байдлаар 277 зорчилд 10 сая 900 мянган төгрөгийн торгуул ногдуулаад байна. За шинэ хууль маань 9 сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөгдөд хэрэгжилтэнд нь бол цагдаагийн байгууллагын ажилтнаа багш нар бол хяналтайд ажиллаж байна. Ерөнхийдөө бол аймаг хэмжээнд бол нийт 400 гаруй зөрчил илэрсэн байгаа. 9 сарын 1-ээс бол тодорхой хугацаанд бол хуулийг жолооч нарт иргэд бол таниулах, хууль зөрчил гаргасан иргэнд одоо хуулийг тайлбарлах, сануулах арга хэмжээг бол нэг 7-10 хоногийн хугацаанд бол зохион байгуулсан байгаа. Үүнээс хойш бол зөрчил гаргаж байгаа жолооч нарт бол холбогдох хууль тогтоомжинд заасан дагуу арга хэмжээг тооцно ажиллаж байгаа. За жолооч нарын маань тургуулийн хэмжээгээ санкц бол хуучин хууль тогтоомжоор ойлгосон тийм асуудал гарч байгаа. Шинэ хуулиараа бол жолооч нарын гаргасан зөрчилд бол хөдөлгөөний хөлсний доод хэмжээний бол тодорхой хуваар буюу 5-аас дээш хөдөлгөөний хөлсөөр 4 дахин нэмэгдүүлэлт тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байгаа. Тэгээ хууль тогтоомжийг бол иргэдэд сурталчлах, хуулин таниулах зорилгоор бол замын цагдаагийн дасгаас бол иргэд жолооч нарт санамж зөвлөмж, гарын авалгыг бол тодорхой хэмжээгээр бэлтгэн дараасан байгаа. Мөн зарим нэг төрийн болон төрийн бус байгууллагууд дээр явж сургалт зохион байгуулсан байгаа. Цаашд бол энэ ажлыг бол тодорхой хэмжээгээр хэвшүүлээд хуулийн хэрэгжилтэнд бол хяналт тавиад ажиллана. Тэгэхээр хууль хэрэгжиж эхлснээс хойш бас замын хөдөлгөөний зөрчил улсын хэмжээнд багасч ин гэж яриад байгаа шүү дээ. Ер нь манай аймгийн хувьд ер нь багасч гин үү? За манай аймгийн хувьд бол энэ нийтлэг зөрчлүүд бол ер нь гайгуулсан. Гэхдээ жолооч нар бол хөдөлгөөнд оролцох бол хууль дүрмээ бол баримтал зурулж байна. Согтууруулгын зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бол ерөнхийдөө таслан зогсоогдохгүй байна. Энтэй холбоотойгоор бол нэгдсэн шалгалтыг бол одоо хуваарийн дагуу зохион байгуулж тодорхой цагуудад шөнийн цагаар мөн өдрийн цагаар бол зохион байгуулж ажиллагаар төлөвлөд ажиллаж байна. Монгол Улсын их хурлын ээлж тус чуулганы 8 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар анхны ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ног тохиолдуулн өршөөл үзүүлэх тухай хуулийг хилцэн баталсан. Өршөөлийн тухай хууль зааснаар 7 дугаар сарын 1-ээс өмнө захиргааны тухай хууль зөрчин эрхээ асуусан жолооч нарын эрхийг сэргээхээр тусгасан. Манай аймгийн хэмжээнд онгорсоор 467 жолооч эрхээ асуулжээ. Энд хуулийн зааснаар эрхээ асуусан бүх жолооч нар хамрагдах боломжгүй. 2015 оны 7 дугаар сарын 1-ний тэг цагаас өмнө эрхээ асуусан жолооч нар өршөөл үйлэнд хамрагдахаар болсон юм а. Эхний ээлжин 180 гаруй жолооч эрхээ сэргээх гэр материалаа бүрдүүлэн лицензийн төврөө явуулсан байна. Эдгээр жолооч нарын жолооны үнэлэх энэ 7 хоногт багт нь олгох юм байна. Монгол Улсын их хурлаас өршөөлийн хууль баталсан холбогдуулна. 7 сарын 1-ний тэг цагаас үргэж согтууруулгын зөвлөх хэрэгсэл үедээ тээврийн хэрэгсэж жолоодож эрх хасагдсан хүмүүс маань эрхэм бол цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолооны лавлгаанаас бол автоматар сэргэгдсэн байгаа бүх хүний жолооны үнэлэх. За энэтэй холбоотойгоор бол жолооны үнэлэх нөхөн авах ажиллагааг бол манай албан дээр бол бүртгэхэд иргэдийн материалыг лицензийн төврөө хөрвүүлж байгаа. Эхний ээлжний 180 гаруй хүний жолооны үнэлэх нөхөн авах материал бүрдүүлж өгсөн иргэдийн материалыг бол хөрвүүлсэн байгаа. Тэгээд дээрх хүмүүсийн иргэдийн үнэлэх бол одоо лицензийн төв дээр хэвлэгдээд энэ 7 хоногт багтаад ирнэ гэсэн ирчих байх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За дараагийн ээлжний хүмүүсийн материалууд бол бас явах төв рүү явах шатандаа явагдаж байна. Одоо нэг 40 гаруй иргэний өргөдөл материал манай албан дээр бүртгэгдсэн байна. Энэтэй бол иргэд байна бол одоо эрх сэргэстэй холбогдуулна төр зөвшөөрөл авах асуудал бол манай дээр ирээд байгаа. Энэ дээр бол яг цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв дээрээс төр зөвшөөрөл олгож байгаа. Манай албан дээрээс бол төр зөвшөөрөл олгохдохгүй. За иргэд маань бол жолооны үнэлэх нь сэргсэн байгаа тохиолдолд тээврийн хэрэгслээ жолоодод замын хөдөлгөөнд хууль дүрмээ баримтлаад хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад оролцож болно. Тухайн үед цагдаагийн албаагч зогсоогоо шалгуулсан тохиолдолд манай төв компьютерээс бол лавлгааг нь аваад тэр тухайн хүний жолооны үнэлэх хүчинтэй байгаа тохиолдолд ямар нэг арга хэмжээ талцахгүйгээр явуулж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Замын цагдаагийн тасаг өршөөлийн хуулинд хамрагдсан эрхээ сэргийлэх боломжтой жолооч нарын материалыг хүлээн авсаар байгаа юм байна. Жолооч нар иргэний үнэлэхний хуулбар, жолооны үнэлэх авах төлбөрийн тушаасан баримтаа бүрдүүлэн өгснөөр эрхээ сэргийлэх боломж үүсэх юм а. Мэдээлэл хөтөлбөртэй хамтдаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээ хүргэж байна. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар энэ сарын 14-өөс Увс аймагт ажиллаж зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай өвчтнүүдэд үн төлбөрийн хагалгааг хийхээр болсон байна.
Монгол Улсын тэргүү хадагта Болормогийн тэргүүлд итгэл халдваргүй Монголын үндэсний сан нь 2010 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг. Ялангуяа хүн амын дундах хорт авдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж онцлогдсон тохиолдлын 80% нь хожуу шатандаа буюу эмчлэгдэх боломжгүй болсон үедээ онцлогдож байгаа үед хөнгөвчлөх тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. Тэгвэл тус сангаа санхүүжүүлэн халдвар төвчл судлалын төвийн эмч мэргэжилтнүүдээр баруун 5 аймгийн эмэгтэйчүүдийн эмч нар дурангийн сургалт зохион байгуулахаар болсон байна. Сургалтын үеэр зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай өвчтнүүдэд хагалгаа хийх юм байна. За нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн кабинетээр ерөнхийлөгчийн тэргүүн хатагтаа Хавдраггүй Монгол сангийн санхүүжилтээр баруун 5 аймгийн эмэгтэйчүүдийн дурангийн тийм сургалт 2 өдрийн 8-9 өдрүүдэд 2 өдрийн сургалт, ажлын байрны сургалт явагдах юм. Тэгэхээр энэтэй холбоотойгоор манай аймгаас одоо яг 3 дугаар шатлалд явах ёстой тийм ээ. Хавдрын асуудал эмэгтэйчүүдийн хавдрын чиглэлээр явах ёстой, онцлог эмчилгээнд явах ёстой ийм үйлчлүүлэгчд маань манай кабинетээр ирж үйлчлүүлээд, бүртгүүлээд тэгээд эмчнэр маань яг тэр хүмүүсийг одоо ирэмблээд аль хүмүүсийг нь энэ хүмүүст үзүүлэх вэ гэдэг чиглэлээр ингээд ирэмблээд үзүүлэх. Энэ өдөр бол баруун 5 аймгийн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын эмчнэр болно. Тэгээд хавдар судлалын төвөөс 2 эмч ирж ажиллах юм байгаамаа. Тэгэхээр нийт ард иргэд маань бас өөрийгөө шаардлагатай гэж үзэж байгаа бол энэ дээр бол бүрэн тийм кампаничсан маягаар үйлчлэг явагдах биш. Эмчнэр маань өөрснөө ирэмблээд шаардлагатай гэсэн хүмүүст үзүүлэх юм үйл ажиллагаа явагдана. Хагалгаанд орох өвчтнүүдийг эмчнэр сонгох бөгөөд амьдралын боловсролтой цаг алдалгүй зайлшгүй хаалганд орох шаардлагатай хүмүүс л орох боломжтой. Энэ үеэр иргэдийг хамруулсан үйлчлэг явагдахгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дараагийн мэдээ хүргэж байна. Манай телевизийн болжны бушгийн нэвтрүүлэг ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу бидвхэн хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын мэргэжилтнээс нохоо устгалын талаарх мэдээлэл тодруулсан юм а. Улаан сумын хэмжээ нохоо устгалын ажлыг 11-р сарын 1-ээс эхлүүлэхээр болсон байна. Улаан сумын нутаг дэвсгэрт эзэнгүй нохоо муур оширч иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөх явдал гарах болсон байна. Хүйт нөлөөлөл эхлэнгүүд хот төгчлөлтийн газраас солбон нохоог устгах ажлыг эрчимжүүлэн 45 хоногийн төлөвлөгөө тусгалын ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн солбон нохоо устгалын ажлыг 11-р сарын 1-ээс эхлүүлэхээр болсон байна. За нохоо устгалын ажил бол нохоо устгалын ажил одоо төлөвлөгөө ажил бол хүйтний үйлдвэрлэл эхлэх л дээ. Одоо бол захиалга тулаад тэгээд одоо нохоо хүн барьсан, мал барьсан энэ ийм нохоонуудыг бол дуулгын дагуу бол бид бол явж үйлчилж байгаа. Нохоо устгалын үндсэн үргэлж шишэн гэж болно. Тэгэхдээ төлөвлөгөө гараад гараа бахаргаад 45 хоногийн хугацаатай одоо 11 сарын 1-ээс одоо 2 сарын 5 хүртэл ч юм уу тэр тухайд байгууллагын даргын одоо тушаа шийдвэр гарч яаж төлөвлөгөө ажил хийж бүр одоо бүр нэг аян зарлж нохоо устгалын ажил явуулна. 11 сарын 1-ээс эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. За сумны нөөц бол яг одоохондоо бол байхгүй. Тэгэхдээ одоо ингээд яг тэр аян нэгдэх үеэр бол үдэл мэдээж 15 хайрц сум 10-аас 15 хайрц сум аваад тэгэл чи яг одоо буудаад алдан энэ төргээл бас асуудал байна шүү дээ. Нэг сумаар нэг нохоо гэж бас болдог заавал та. Тэр үед нь сум аваад үдэл нэг портер, нэг ачигч, нэг анчин гэсэн ийм маршрутаар бол төлөвлөгөө зохиогоод ингээд гараад ажиллана. Тэр яг ажил ихэлсэн өдөр бол үүдэл таавал давааж бас ажил эхлэе гэдэг бас мэдээлнэ. Төлөвлөгөөт ажлыг 45 хоногийн хугацаанд явуулдаг ч үгээр нохоо устгалын ажил дуустдаггүй гэдгийг иргэд ойлгох учиртай. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хүн мал амьтныг хадсан, урсан нохоог дуудлагын дагуу агнах ажлыг улирал харгалзахгүй хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар явуулсаар байна. Энэ жил их нутгаар хуульчлалтай ганта байсны улмаас ургац алдах магадлал өндөр байсан. Энэ жилийн хүнд манай аймаг нийт ургацынхаа 35%-ийг алдсан гэх мэдээллийг Хүнсгөл аж ахуйн газраас бидэнд өглөө. Аймгийн хэмжээнд дэх ургац хураалтын ажил 8 дугаар сарын 25-наас эхэлж өнөөдрийн байдлаар үржтээрээ 96%-тай төмөс хүнсний ногооны хураалт 90% явагдаж байгааг Хүнсгөл аж ахуйн газраас мэдээллээ. Энэ жил үржтээрээ 6175 гад тариаснаас үүнээс 5829 гад буудай, арва 171 гад, овёс 175 гад тариасан. Энэ жил бүх нутгуудаар ганта бороо хургүй байснаас үүдэн ургацынхаа 35%-ийг алдсан байна. Харин төмөс хүнсний ногооны хувьд ургац заримтай байгаа юм байна. Одоо баруун түрүүнд нэг 110 гагийн энэ одоо ургац хураах ажиглагдсан энэ маргааштай дуусчихна. Дараагийн одоо 7 хоног гэх тул манай хөртөрийн ажил дуусна. Төмс хүнсний ногооны хувьд бол 90%-тай. 90 гаруй хувьтай ч байна одоо. Ерөнхийдөө бол нэг 7 хоногийн ажил
одоо ингээд цагаагаар нь огцон хөдөрчихгүй бол энэ ногоочд маань ажиллаа авч байгаа. Төмс хүнсний ногооны хувьд бол ургац бол өнгөрсөн одоо оноо таарч бол харьцангуй энэ дэр байгаа энэ жил. Гаагаас бол 135 центнер, төмс 145 центнер хүнсний ногоо хурааж авч байгаа бол бас энэ хоёрын одоо 2-3 жилд байгаагүй юм ургац юм. Яаж байгаа? Урт тарианы хувьд бол ерөнхийдөө бол 4211 гаагаас бас одоо ургац авахар байгаа. Ерөнхийдөө 96% хурааж авсан. Одоогийн байдлаар бол 3400 тонн буудаа хурааж авсан. Нэг 225 тонн арва буудаа 105 тонн овьяас хураасан гэсэн одоо энэ урт тарианы хувьд юм байна. Урт тарианы хувьд бол 4267 гаагаас бол 4421 тонн ургацыг одоо авсан мэдээтэй байна. Яг гантай гачигтай гэдэг яг гаагийн ургац бол тийм устгаг газраа бол одоо доогор байгаа гэж хэлсэн. Урт уртын гэсэн. Яг устгаатай газраа бол өндөр байсан учраас гаагийн дундаж ургац бол нэг 8.1 орчимд одоо тогтож байгаа. Яг ургац алдсан одоо 1700 гаа тэгээд тэжээлж одоо шилжсэн талбайгаа хасах юм бол ерөнхийдөө гайгүй л да ер нь. Яг хэдэн хүн ургац алдсан бэ? Манай аймгийн одоо нийт урт тариа бол 5900 гаагаас авах байсан. Тэрнээс одоо бид нэр 4211 гаагаас нь ургац авч яана гэдэг бол ерөнхийдөө 30-аас 35% нь бол урт тариан дээр ургац алдчихж байгаа. Тэр бол устгай нөхцөлд бол 2 жил дараа л гантай байсан. Тэгээ хөрц хуураа бороогоор урахгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод 35 орчим хувийн одоо ургац алдсан. Ийм жил болж өнгөрч байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 4200 тонн урт тариа хураан аваад байна. Аймгийн хүн амын гурил будааны хэрэгцээг хангахад 12000 тонн урт тариа шаардлагатай бөгөөд 4.1%-ийг л хангах боломжтой болж байгаамаа. Энэ нь гурилын үнэнд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар гурилын үн 2-оос 3000 төгрөгөөр нэмэгдээд байна. Цаашид гурилын үн нэмэгдэхгүй гэсэн баталгаалгаа. Ургацынхаа 35%-ийг алдаад байгаа энэ үед иргэдийн нуруунд ирэх ачаа дахин нэмэгдэнэ. Хэсэг цааны реклам сурталчилгаан дээр MBC News мэдээлэл үйлдвэр өгчлийг хүлээн авч ирсэн үү?